энэ бодлогыг харцгаая. Анхаарахад жоохон сонио харагдаж магадгүй илэрхийлэл өгсөн. За ондоо нэг илэрхийллийн утга нь хэдвэ гэж x y-тэй юм байна. За анзаарах зүйл бол энэ маань өөрөө хариу нь юу байна уу гэд харахаар дандаа хоёрын зэрэгтэй хариунууд байж байна. Тэгэхээр энэ илэрхийллийг ямар нэгэн байдлаар хоёрын зэрэг рүү оруулаад энэ өгөгдсөн илэрхийллийг ашиглах юм бол хэдүүлээ энэ утга гараад ирж магадгүй юм шиг харагдаж байна. За тэгэхээр хэдүүлээ эндээс харах юм бол 8x гэдэг бол 2-ын 3 зэргийн x зэрэг болно тийм ээ. Тэгэхээр 2-ын 3x зэрэг хуваадаг нь хэдүүлээ 2-ын y зэрэг гэдэг бол 2-ын 3x хасах нь y зэрэг болж таарах юм байна. За эндээс харуул хэдүүлээгийн анх өгөгдсөн 3x-ээс хасах нь y нь 12-тай тэнцвэр байгаа учраас энэ power 12 болж таарах нь байна. Тэгэхээр манай хариу маань юу болж таарах вэ гэхээр 2-ын 12 буюу a гэдэг утга болж таарах нь.